Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогоор хэдүүлээ табаус бараа захиалж үзнэ. За табаа руу орлоо. За хэдүүлээ. За энэ бодолтыг захиалж үзье. За бараагаа захиалахдаа хэд их зарагдсан, хэд сайн дэлгүүр болох тий. Энэ рейтинг энтрийг сайн харж бараагаа захиалаа гэж зүглээ. За Binox хэсгээр дарна. За эндээс барааныхаа өнгө загварыг сонгоод өгнө. За сонгосон бол хэмжээ сайжаа сонгоно. За бараагаа сонгохдоо заавал эндээс харагдж байгаа нь хаяг холбогдсон байх шаардлагатай. Өмнөх видео дээр хаяг холбогдсон видеог оруулсан байгаа. Түүнээс үзээрэй. За одоо Binox хэсгээр дарна. За ингээд хэд болж байгаа ингээд мэдээлэл нь харагдана. За нийт 10,765 төгрөг болно гэж байна. За одоо Pay Now гэсэн хэсгээр дарж өгөөд. За энд бид нэр картын мэдээлэл оруулна. За энд бол MasterCard болон Visa карт гэсэн сонголт байна. За танд хэрвээ карт ч одоо байхгүй бол хаан банк руугаа ороод виртуал карт гэсэн дээр дарж энэ картыг үүсгэх боломжтой. За одоо би үүсгэсэн виртуал карт ашиглаад үүсгэсэн Visa виртуал карт ашиглаад захиалах юм. За картын мэдээллийг оруулцгаая. За энд ингээд автоматар гараад ирнэ. Ямар карт болох нь. За энд first name чинь. Энд дээр картынхаа өөрсдийнхөө нэрийг оруулж өгөх шүү. Миний картын нэр угаасаа юм болохоор ингэж оруулж байгаа. За энд болохоор дуусах хугацааг оруулж өгнө. 1 сарын 7 оны 1 сар гэдэг. За энэ CVV код болохоор картын ард байдаг 3 оронтой код байдаг те. За үүнийг оруулж өгнө. За ингээд бид confirm дарна. За ингээд амжилттай карттай холбогдож байна. За одоо дараа нь картыг сонгоод. За ингээд total хэсэг харагдаж байна те. Одоо Pay Now дарлаа. За ингээд миний таснаас мөнгө хасагдсан байна. За ингээд амжилттай бараагаа захиаллаа. За одоо бараагаа захиалсан бол View Order хэсгээр дарж ингээд бараа хаана яваа гэдгээ харах боломжтой.